Yo. What's up? That's Life podcast-ийн эхний дугаар Concept Spot-оос хүрэхэд бэлэн боллоо guys. Тэгээд Let's go. let's get it. Yo. What's up, man? That's life. That's life. That's what all the people say. За манай bro. Yo, what's up? За манай анхны дугаарын зочин маань болохоор маш өрмөц хүн байгаа. Тэгээд миний хувьд бол одоо миний толгойч зэр бол хамгийн одоо баг эрхчлөөтэй хүн гэж би боддог хгүй юу. Дөнгөж саяхан бас Токиогоос Японоос ирсэн байгаа. Тэгээд бас миний мэддгээс хүмүүсийн хүмүүжил ингээд арай юм задгаа сэтгэдэгтэй айгу тийм хүн байгаа. Тэгээд зочинтойгоо ингээд танилцуулъя та бүхнийг. Сайн байсан хонгор байна. Тэгээд подкастт өөрж оролцож баярлаа. Яа, за Токиогоос хизээ ирлээ. Токиогоос яг ирээд одоо 7 жин. Ааха. Тий. Ваа, тэнд ямар байв та? Тинчээ гойсон. Тийшээ юу ягаад манай ээж өөр залуудад тинчээ ажилтдаг байсан. Сэтгүүлч тэгээд тинчээ ажилтдаг байсан. Тэгээд одоо нөө сакура дэлгэрээд тэгээд тийш очиж одоо яг сакура цэцэглэх үеэр нь яг тийш очиж нэг 7 онцод хурж ирсэн. Тий. Зүг тэнд зүр яг аялах зорилготой очсон тий. тий. Аялах зорилготой. Ааха. Тий нэг 7 хоног байж байгаа. Бас нэг хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлчихээ да. Ер нь ингээл энэ тэнд л одоо яг нэг солонгос кинон дээр нэг юм хонголдон гэдэг дээ шүү дээ. Яг хонголдон шиг л чи яг нэг Энэ тэнд нэг гарч ирээд тий чи яг нэг ингээл харангуут тэрэлжид ч юм уу нэг харангуут богдуулан дээр тий нэг харсан чинь Токиод нэг харсан чинь Берлинд гэл ингээд явж байгаа байхгүй яг юм даяанч. Тэгээ би яг боддоо яг энэ чинь ингээд одоо ийм амар эрхчлөөтэй байх чинь бас blessings шүү дээ тий. Тэгээ ер нь яг чи ингээд энэ амьдралыг ер нь ингээ айгу тийм амар blessed ер нь бол хүн гэж бас боддгоо өөрийгөө. тий ер нь тийш ер нь бол тэгж боддог. Ааха. Тий тэгээд одоо тэрийг яг юу гэж бодож байна гэхээр яг одоо өвгдээдс аав ээжийн одоо юу гэх юм Одоо буян те хийсэн одоо сайн зүйлсийнх нь одоо үгүйсээ үр дүнд одоо үр удам одоо сайн тийм хүртэх ёстой хүртчих юм мэдгүй. Сам шидлэгтэй гэдэг. Яг хөө энийг бас яг хитрхи хөндрүүлж бодод хэрэггүй те. Тэгээ нэг хөндрүүлж одоо тэргүй зүгээр л тэгээд гоё. Тэ одоо тэрийгээ илүү ингэж ойлгож хүлээж авах боломжтой байсан юм шигтэй чи. Зарим хүмүүс ч болохоор за хичнээн аав ээж нар нь ингээд мундаг юм хийжсэн ч гэсэн ингээд за дараагийн үе дээрээ ингээд жоохон ингээд страглдах үе байдаг хөөх. Ингээд тэрийгээ receive хийж одоо тэрийг ойлгохгүй ч юм уу те. Тэгээд чи болохоор илүү ингээд цаанаасаа бас өгөгдөлчин ч бас ингээд тэрийг хүлээж авах тийм боломжтой төрсэн юм шиг санагдаж байгаа. ойлгоцсон Тий. урсгалыг дагаад маань урсчихсан Тий. гэдэг шиг л дээ. Тий. Тэгэхээр энэ дээр болохоор зүгээр яг хүн одоо өвгдээдс ирж ярьлаа яалаа. Тий. Тэнгүүд Бүр удам. тийм ер нь яг хүн яг өөрөөсөө дээш яг одоо тэр өөрийнхөө өвгдээдсэгч байт юм уу те. Тэрийг ер нь яг мэдчихэд ер нь аюу хэрэгтэй санагдсан. Тэгэхээр яг хүн өөрийгөө таньж эхэлт юм байна. Тийм. Одоо Тэгээд ер нь яг өөрийгөө таньж эхэлнэ. Тэгээд ер нь юу хийх ёстойгоо ер нь ойлгочдөг юм шиг санагдсан шүү дээ. одоо яг тэрнээс ингэж одоо чамд ингээ үг дээдсээс за гений мэдээлэл ингээ ороод ирж байна те. Тийм. За тэгэнгуутаа дахиад тэрнээс гадна өөрийгөө бий болгох хэрэгтэй шүү дээ те. Тийм. Өнөөдөр чамайг ингээ бүтээхэд чиний одоо хамгийн том чамд нөлөөлсөн юм бэ? Хамгийн том нөлөөлсөн юм юу вэ те? Одоо ингээл кино одоо дуу хөгжим байж болно, эсвэл хин нэгэн байж болно те. Одоо Майкл Жордан ч юм уу арна. Хэнийг гэхээс ил яг өөрөө л яг өөрийнхөө experience дээр л юм уу яг өөрөлийг тоолол. Би ч яг бүр баг багт ээж Япон руу яваад тэгээ би имээ дээр үлдээ. Тэгээл яг имээ дээр өсөөл хамаатан садангаар явж байгаа. Тэгээл яг 2007 онд тэгэхээр 10 настай тэгээ хятад руу явж сурч байсан байхгүй. Тэгээл яг багасаа яг өөрөө бие дагаал өөрөө бүх
шийдвэрээ баг гаргаад тийм ер нь бол нэг тийм рол модель ч юм уу нэг юм зааж өгдөг нэг тийм хүн байдаг шүү дээ. Юм чиглүүлдэг яг тийм хүн бол яг байгаагүй. Тэгэл яг өөрөө бүх юмыг сураал тэнч мэдээл. Зөв. Тэгэл ер нь шийдвэрүүдээ яг өөрөө гаргадаг те. Тийм болохоор бас заримдаа бас хит өөрөөрөө бас байх гэдэг юм шиг санагддаг. Зөв. Тэгээ ямарсан твчлүүдийн хөрлөө. Тэгээд амар юм эрхчлөөтэй бас санагдсан байна л да чи. Тийм баг. Тэгээ бас ер нь тэгээд тэр надад айгүй бас айгүй их олзуур хууштай гэдэг шүү дээ. Одоо тэрэндээ амар юу байдаг юм уу? Зөв одоо тий. Тэр надад айгүй тийм гоё хөв тавилаа өгсөн шүү дээ. Тийм яг гоё өөрөө бүтээсэн гэх юм уу. Гэхдээ бас яг энэ донд одоо ээж манд ингээл байдаг те. Тэгэл одоо ээждэл ээж битэр гэх юм уу. Тэгээ нэг тиймэрхүү тийм. Тэр чинь яг нэг одоо яг зөвхөн би өөрөө байгаа гэхдээ яг ингээд тэгээ гэр бүл байсан. Гэхдээ ер нь бол яг ийм шийдвэрүүд гаргах ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл төр яг л би өөрөө л байдаг гэсэн гэх юм уу. Тийм. За 10 дугаар ангиасаа явсан юм шүү дээ. Наан нь болохоор 10 дугаар анги биш үгүй 10 настай. 10 настай юм. 10 настай хятад руу очиод яг хятад сургуульд дотор ирэнд тэгэлээ. За тэгвэл шүү айгүй эрт. Би дасв ш. Нөгөө хүүхдийн тархич нь яг 8 настай даа нэг ингэж чекпоинт дээр очиод одоо нэг ойлголт аваад ертөнцийн талаар те 13 насн дээр очиод дахиад нэг ингээд бүр яг айгүй хүчтэй нөгөө далд хомсор энэ төр ингээд бүрлдээд ингээд тэрнээс хоошоогоо ер нь тэргүүрээ ер нь тэр шугамаараа ер нь явчаад идэг гэж байгаа юм. Тэгэнгუთ чинийх болохоор яг за 8 нас хүртлээ яах вэ ингээд те явж байгаад яг 10 наснаасаа тэгсэн байна гэдэг чи яг чи бол яг тэр 2007 онд тэр гоё юмараа л явцсан байгаа байхгүй тий. Би яг подкаст гэсээс би яг чанаас асуумаар байхгүй. Чиний яг аль юунд орж исэн подкастн дээр ярьж үлээ чи яг нэг юм яг одоо Crystal Castle-ийн талаар асуух гэдэг байхгүй. Яг чи дээр үед яг сонсч эхэлсэн гэд ярьдэн шүү дээ. Тий. Тэнгүүт яг тэнчэнээс би яг эрдмээс сонссон яасан. Би бас яг нийлэн тэр дээр үес сонссохгүй юу. Тэнгүүт яг чиний яг нөгөө нилэн дээр үс гэж чи одоо 12 онд юм бэ 4-5 нас ч юм уу яг нөгөө нэг тэр чинь нэг нөгөө хин Alice class юу хоёр чинь Eton хоёр чи хоорондоо нэг муухай асуудал болоод тэгээс тараад тэг ахиад нэг шинэ эдитийг авдаг шүү дээ. Тэр үеэс нь мэдэх байхгүй. Тэнгүүт чи болохоор нилэн дээр үеэс нь мэднэ шүү дээ. Тэнгүүт яг Crystal Castle-ийн хөгжим өөр амар солиотой те. Тэнгүүт яг тухайн үед яг яаж яг тэр мэдрэмж ямар байсан бэ гэдэг бүр асуумаар яддаг байхгүй юу. Тэгвэл одоо чи яг Crystal Castle чи яг одооноос гэж нэг 2-3 жилийн өмнөөс хүмүүс бүр ингээд амар сонсдог болоод эхэлсэн шүү дээ. Тэнгүүт яг одоо үед сонсох яг тухайн үед сонсч ирсэн мэдрэмжүүд бас айгүй амар өөр ах гэж санагдаад байгаа байхгүй. Тийм. Миний ч хувьд бол бүр миний юг ингээд нүдийг нээсэн шүү дээ. Тэр одоо Crystal Castle-ийн доонууд бол бүр ингээд яаж явж байгаад олж мэдсэн сонсон. Тэрийг манай нэг ах үдийн манай ахын найз охин нь амар юм тест сайтай юмсох. Тэгээд нааг нэг өдөр ингээд би чинь тэгэл зүгээр байглаараа л Монголын те одоо ингээд зүгээр л яг 50 cent мент те одоо ингээд тухайд K-pop, M-pop гэж 9 жорын Eminem ч юм уу ингээд явж ирсэн аа. Crystal Castle ингээд сонссон чинь бүр шаал өөр. Тэ яг юм хөгжмнөөс хаа явах мэдрэмж байхтай тэр бол аюу сонирхолтой. Тэр чинь нөгөө 9 жорын кинонууд үзчихсэн юм аа тухайд. Тэгэл яг тэрнтэй холбоотойгоор амар бас эрхчлөөтэй санагдчихсан байхгүй. Бүр амар хязгааргүй эрхчлөөтэй тийм хүмүүс тэгснээ тэгтээ жоохон юм сайд юм шигтэй. Тэр нь жоохон сайд байгаа юм шиг. Тэр нь яг технингүүтээ тэрэндээ амар юм гоё байгаад идтээ. Юм гоё эморч бас ингэж хаяад тийм байх ч бас амар гоё шүү дээ. Тэр бол надад айгүй гоё санагдсан яг. Чиний хамгийн дуртай дуу юу вэ? Crystal Castle-ийн. Crystal Castle-ийн хамгийн дуртай дуу юу?
ямар ч асуулт тий. Яас хэцүү байгаа. Айгу олон сонголттой тий. Би чинь баг бүх альбомныхын бүх дуунд дуртай болохоор яг тэр гэж хэлэхэд айгу хэцүү юм байна. Тий. Ер нь бол дургу дуу гэж баг байхгүй тий. Тий. Чи Берлинд амьдарч ирсэн тий? Берлинд байгаагүй. Берлинд байгаагүй. Мюнхенд байсан юм. Мюнхенд хэдэн жил болсон? Мюнхен 2017 онд ч сая 2023 онд ирсэн. 7 жил ирсэн. 7 жил. Хүү. Хэдэн наснаасаа хэдэн насны хооронд байж вэ? За тэр ихтэй. Би ч зааж 97 он 2017 тийш чи 20-той 21-тэй яваад тэгэл яг 20 одоо 26 мөр 27-той 20-тойд яваад 27-т ирсэн юм уу? Тэгэхээр яалчгүй Германы соёлын одоо нөлөө бол чанд бол бас байна те. Ер нь яг нөгөө нэг юм тэр яг дараа чи яг одоо юу гэмдэ одоо нөгөө бага нас өсвөр нас гэж явж байгаад тийшээ дэвшлээч одоо Ахмад нас юм уу гэж. Яг юу юм бэ? Эд нас мэдгүй. Зөв. Ямар ч яг тэр насны яг угаасаа 20-тойд тийш явсан гэхээр угаасаа яг айгүй их нөлөөсөн. Идэр залуу наснд минь үлгийдэн авсан. Герман улс та. Тий. Герман улс ч бүр амар одоо гайхамшигтай л та тий одоо түүх мөхөн ч гэсэн одоо солиотой тий. Одоо 1-2 дайнд ялагдчихад араас нь Европын эдийн засгийг тэр чинь бас сүл дээр нь босгоод нэлээд нөлөөтэй тэгэнгүүтээ одоо ч юм ч гэсэн бас нэг тийм гэхдээ одоо бас жоох эвгүй бол одоо харин Оросоос болоо жоох эвгүй болчих шиг л тийм Оросоос болоо тэгэнгүүтээ бас Германч өөрөө нөгөө амар олон цагаач гинт ороод ирсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг одоо яг хүний яг нэг үнцэрхэг нэг үзэл тэр зам ингэж гарч ирээд амар тийм одоо racist тийм байдаг болсон. Тэгээд ер нь бол амар сонирм болсон юм. Тэнд ингээд Германд байж байгаад ирсэн ингээл найзууд танилуудыгаа харахаар ингээд яг хувцлалтын тал дээр болон майндсет нь бүр ингээд шал өөр болцсон гэдэг байхгүй. Тийм. Хөвчлэн яах вэ ингээд нөгөө Berghain гэдгээр л төсөөлж байгаа байхгүй би. Берлиний дээр нэг юм rave culture те. Тийм угаасаа л тийм л дээ. Тэр чинь яг техно урсгалж байгаа хамгийн анх Детройтод үүсээ тэгэнгүүт Детройтод үүсэнгүүтээ тэнцээ нэх хүмүүс яг тэр чинь харууд анх үүсгэсэн тэгэнгүүт тэнцээний нэх одоо яагаагүй гэх юм газар аваагүй те. Газар авсан л да. Гэхдээ тэнцээний нэх амар ингэж улам ингэж хөгжөөгөө. Тийм тэгсэн чинь яг нөгөө нэг хоёр бэрхлийн хоорондоо салцсан байх үеэр буцаж яг нэгдэхт нь яг техно хөгжим урсгал яг Германд орж ирээд тэрэн тэнгуут яг нөгөө залуучуудын хооронд нь нэгдгсэн тийм хөгжим болоод тэгээд тэнгуутээ сүүл рүү одоо эн чинь 2 жилийн өмнөлөөдөө одоо үндэсний өвөөрөө бүртгүүлээд татсан байдаг ч юм уу те. Тэр чинь бүр яг тийм лайфстайл болцсон байдаг. Лайфстайл Германд бол тийм. Тэр бол үнэхээр гоё санагдав. Бидний ингээл зүгээр нэг энгийн нэг юм төсөөлөл байгаа шүү дээ. Одоо бид нар залуучууд Монголд ер нь яад энгийн нэг одоо яадаг чи өглөө босоод нэг сүтэ цаймаа уудаг гэдэг шиг л бараг нэг rave юм шүү те. Тийм шүү дээ. Тэр чинь угаасаа Berghain руу тэр чинь одоо Berghain-ыг ярих юм бол тэр чинь тавтахад нэгээд нэгтгэн өглөө хаадаг. Ёо. Хэдэн өдөртөөсөн тэр чинь 3 өдөр тэгэнгүүт яг 5 дахь өдөр болохоор яг ийм жуулчт молчт хөвчлэн тийм хүмүүс ордог тэнгүүтээ зөвхөн панорама бар нь ажилладаг. Тэгснэ яг хагасаа өдрөөс яг ингээд Berghain main stage нэгээд бүх юм нээдэг ч юм уу те. Тэнгүүт яг бүтэн сайнны одоо яг нөгөө рейддэг хүмүүс чинь өглөө босоод одоо жишээ нь бүтэн сайнны үүрийн 4 цагт одоо Berghain-аар очдог ч юм уу те. Яг тэр үеэр яг тэгэнгүүт угаасаа тэр үеэр нөгөө бүх локал хүмүүс нь орж ирдэг. Тэнгүүд хөгжим нь уламж хангардаг. Тэгснэ бүтэн сая өдөр одоо 100 мянга өдөр 12 цагт гадаа гарден мартн гэдэг. Тэнгүүдээ бүр юм. Тэр чинь хасар том клуб байгаа байхгүй. Одоо төрийн ордон шиг тийм нэг давхар тийм. Мөс зөөсийн том юу шиг тийм ордон шиг л гэдэг. Хашаан дотор гадаана гардентай тэгэл яг тэр чинь зүгээр
Тэгээд тэр солиод тест өгдөгтэй онлайн тийм камера харуулж ирсэн. Тэр хот шүү. Ер нь тэр тест гэдэг тийм тийшэж угаасаа ороход айгүй хэцүү гэж яриад л байдаг тийм. Тэгтээ тэгэл орчт юм шүү те. Тийм надад бол нэг тийм хэцүү байгаа тэгэл. Угаасаа харах царааны ингээ нэг юм хүмүүс надад болохоор нөгөө хүмүүс амар тийм онлайн тестнээс тэгээд ч юм эсвэл ингээл амар их юм бодоол ингээд хит юм юу болоод байт юм шиг санагдсан. Одоо нэг юм заавал хичээгээд хит хичээгээ заавал юм хар уцсан эсвэл орох хэрэгтэй юм шиг. Тэгэнгүүт би бол тийш зүгээр ингээл цагаан бодоолохтой ягаан цүнхээ өрцсөн сарлж инстэ ч юм уу тий хамгийн анх орж явахдаа зүгээр тэгэл орсон. Тэгэнгүүт яг нөгөө нэг үүдэнд байдаг баунсрууд нугаас яг ингээд тэр чинь ингээд жоох амар юм урт Q үссэн байгаа шүү. Тэгэл тэнгууд угаасаа тийч ингээд 3 4 л яг үүдэнд нь зогсож идэг. Тэгэл яг ингээд айл тэнчэнээс ингээл харчтай юм шиг. Тэгэл яг үүдэн дээр ирэнгүүд за ор гэдэг ч юм уу эсвэл оруулахгүй за өнөөдөр биш дараа ирээ гэл. Тий. Тэгэл яг оронгууд яг юм диважн руу орж байгаа юм шиг. Тий. Солиод шүү дээ. тархиа хөгжүүлчихэд ирээрээ гэдэг. Жохон чөлөөлөгчөд ирээрээ. Тий. Угаасаа яг тийш угаасаа Беркайнер руу яг тийм чөлөөтэй сэтгэдэг хүн чөлөөтэй сэтгэдэг одоо тийм чөлөөтэй хүн орохгүй бол угаасаа хэцүү л тийм. Яг юу нь хэцүү байх вэ? Одоо хэцүү ч яах вэ зүгээр юм чөлөөтэй сэтгэдэг тийм байж яг тэр дотор яг ч өөрөө яг гоё хафан байж тэрэндээ улам гоё enjoyд чадна гэх юм уу. Тэрнээс ингээл юм зам ингээл амар шүмжлэл гэдэг хүн бол угаасаа тийшээ ороод 30 минут болол гарах ч юм уу тий. Тэнгүүт яг нөгөө нэг баунсрууд нь яг энэ хүн ороод энд ороод гоё өөрийнхөө байгаад ингээд гоё бүжиглээд тий. Ингээд гоё хөгжим сонсоод ингээд цагийг гоё өнгөрөөж чадах уугүй гэдэг дээр л тийшээ оруулахгүй гэнэ л. Зөв болно гэж боддоо шүү дээ. Тэгэхгүй орчоод өөрийгөө ч зовоод бусдад ч гайвуулаад одоо яг тийм хүмүүс амар ихсэн бэл яг нөгөө юм TikTok ravers гэж ярьдаг байхгүй юу. Нөгөө TikTok дээр бичлэг хийдэг. Одоо нэг амар олон одоо юу гэдэг чинь. Тийм хүмүүс ингээд Berkane руу орсноо одоо амар юм шүмжилж TikTok бичлэгүүд хийдэж мэддэг ч юм уу те. Тиймнүүд амар их одоо Германд гарсан. Тэгээд тэнгууд хүмүүс яг тэр community-га тийм хүмүүсээс ингэж хамгаалж одоо хамгаалах гадаа одоо нэг бас юм харамжлцсан гэх юм уу тийм. Тэгэл яг дэлхийн хамгийн мундаг DJ-нэр тэгэл яг ингээл лайн ап ингээл амар ордог. Тэгээд тэр дотор байдаг дууралт гэрэлтүүлэг те яг клабын яг тэр яг одоо клаб гэхт бас хэцүүлдэг яг тийм одоо энэ техник клаб гэх юм уу. Тим юм яг ямар байдаг вэ? Тэнд л яг хийж ин те. Тэнд л яг хийж таа. Тэр хөгжим дууралт гэрэлтүүлэг тэгээд дотор нь одоо байгаа хүмүүс энтертэй айгуу гоё нээлттэй айгуу чөлөөтэй тийм хоорондоо айгуу юм ер нь яг юм техно community надад бүр юм амар гоё юм гэр бүл шиг санагддаг гэх юм. Ингээл клаб дотор ингээл байж ангууд жоохон ингээл согтуу муудсан байвал хүмүүс ингээл чам зүгээр үү гэж ус авчиж өгдөг ч юм уу те айгуу гоё нэг кэрлдэг нэгнтэйгээ айгуу гоё ингэж одоо яг тэр дотор ингэж гоё emotional гаргаж ингэж амар гоё иддэг. Тийм өдөр болгон одоо тэр бүчийн талбай дээр өдөр болгон яг юм өөр байдаг. Би чинь тийшээ явахдаа амар хипхоп сонсдог амар хипхоп клаб ордог. Хүн очсон шүү дээ. Тэгээл яг анх нэг техник клаб орж үзээл яг вау тэгээл яг ийм сэтгэлийн гоё юм хань болсон юм байна шүү дээ. Тэнгүүт ер нь бол яг тэр тийшээ орж ингэж юм лост болох амар гоё гэх юм уу. Одоо яг юу ч бодохгүй те өнгөрсөн ирээдүй юу ч бодохгүй яг тухайн үеийнхэн моментод тэр яг солиотой. Тэнгуут яг ингэ төр ингээд тэр нөгөө Matrix интерес бараг гарч байгаа юм шүү те. Угсаа яг тэгэл яг хав аранхуу яг хав аранхуу жишээ те. Тэгэл яг тийшээ ороод яг гадаад орчноос тэгэл яг тасраал лост болж байгаа л да. Тэр бол амар. Өдөр болгон
одоо яг өдрөө болгон гоё дурсамж үлддэг гэх юм уу. Тий. Ямар нэг тийм айх аюул anxiety юу ч тийм баг оршихгүй байгаа юм уу тийм тий. Тий яг одоо хувь хүний өөрийнх нь anxiety ямар үгүй мэдгүй. Гэхдээ ер нь бол тэр дотор угаас тийм байхгүй яг тийм яг хүний юм safe space-ийг яг өгч чаддаг юм уу. Одоо жишээ нь дотроо ороод утасныхаа камерыг гаргаад бичлэг хийж болдог ч юм уу те. Утасныхаа камерууд дээр стикерүүд ингээд наагаад ордог. Хэрвээ хин нэг хүнийг ингээд бичиж явах юм бол бүгд ингээд үгээд те. Тэгэхээр яг хүн яг өөрөөхөө гоё байж болдог. Тийм хин ч юучлахгүй те. Тэр нь аяга гоё. Сая Хьюр Берлин хүртэл Монголд айс өрөөнд ирээл тэгээ сая уржигдэр бичлэг нь Хьюр Берлиний шууд YouTube channel дээр цацагддаг ч юм уу. Тэр чинь бол амар том хөгжлийн бас нэг хэлбэр байхгүй. Тэгэхээр яг одоо Тэмүүжин бол үнэхээр яг хийх ёстой юм хийгээд яг гоё шааж байгаа. Тэгэхээр баяр үргээ Тэмүүжин болон тэдний баг хамт олонд тийм. Цааш угаасаа өөрөө яг Берлинд бүр амьдэрсэн. Тийм. Culture-ыг яг мэдэрсэн. Culture-ыг угаасаа culture-ыг бүр яг мэдж байгаа жихүүн. Тийм. Чи Италид байсан уу? Итали ирсэн яваагүй тий. Одоо ингээд явсан Францд явж үзсэн. Франц яваагүй тий. Тэгсэн яг хажууд нь байсан мөртлөө. Тий. Грек, Нидерланд, Испани нэрлээ явжсэн. Бас Грек явцсан байх шүү. Тий. Грек ямар байсан бэ? Ер нь Грек гоё байсан. Хүмүүс нь яг амар тийм одоо халамцтай гэж ярьдаг үлээ тий. Одоо юм амар юм найрсаг нийтч одоо яг монголчууд ч монгол хүмүүс шиг санагдсан. Ер нь нэг тийм гоё. Тэгэнгүүт тэр ялгаа яг юм юутай байгальтайгаа тэр амар бас юм өөр өгдөг юм шиг байд. Одоо нартай гэх юм уу. Тийм болохоор хүн амар юм бас цаанаас гоё юм шиг санагдсан шүү дээ. гэгээлэг үү? Тийм. Герман болохоор ер нь дарк шүү дээ. Тэнгүүт нар мар гарах нь бас амар ховор ч юм уу те. Тийм болохоор ер нь хүмүүсийн зан харилцаа бас амар юм дарк юм стрессцэн тийм байдаг. Тэгвэл Грек интерлөө, Испани интерлөө явгууд яг гоё юм нартай тэнгүүт яг хүмүүс яг амар гоё юм байл. Тэр ч одоо тэгэл хүн төрөлхтний те оюун ухаан баг шинээр төрсэн газар гэж хэлж болно шүү дээ. Грек үү тийш Аристотл тэгэл дээр үеийн Фалес төрлөх те. Том нэрүүд бүгдээрээ Сократ гэх. Юу философч бүх философч те чинээс яддаг шүү дээ. Тийм. Тэр нэг юу лээ Софийн ертөнцлөө нэг тийм философийн талаар нэг ном байдаг. Мэдхүү. Би нэг тэрийг нэг хийдэмжлээ уншижсэн. Тэрэн дээр яг философчны Грек мэдэлсэн байт юм билээ. За шуу гоё сэдв оруулаад ирчих. Ном ярьчих те. Хамгийн сүүлд ямар ном уншив? Одоо тэрс ном уншсан. Тэгтгүй. Сая бол тэгтээ уншсан гэж. Тэгтээ яг нөгөө нэг юм шот амар юм ном уншдаг хүн гэдэг чинь шал юм өөр өдөө шүү. Би болохоор зүгээр яг өөрийнхөө сонь одоо яг юм ном гэхээс илүү юм одоо сэтгүүлэрхүү юм их сонирхдаг гэх юм уу. Тийм. Сүүлд уншсан ном гэвэл одоо баг тэр Софи ертөнц ч юм уу. Тийм. Нэг сонирхолтой асуулт төрж ин л да. Одоо ингээд хид хідэн орнуудаар ингээд яваад үзчихлээ те. За яг нэгэнд нь одоо ингээд тэр чигтээ сайхан ингээд те амьдрья гэвэл хаана амьдрах вэ? Монголд бол. Яа те ялчгүй. Үс яг ингээд яваад ингээд явах ер нь ингэж явж үзэх тусам хүн ер нь яг одоо би монгол хүн болж төрсөн дөө ч юм уу те. Одоо монгол хүн болж төрсөн дөө бүр улам ингэж амар юм гоё багшиж баярлдаг гэх юм уу. Тийм монгол хүн бол аягүй гоё. Тэгээд ер нь хүмүүс яг монголчууд яг өөрсдийнхөө яг тэр үнцнийг амар ойлгосоо гэж боддог. Өөр яг тэр үнцнийг ойлгоод өөрийгөө улам гоё ингэж одоо үнцнийг ойлгол тэр нь ч гоё үнц нь ороод тэгш. Үнц нь ороод өөрийгөө улам гоё ингэж одоо тэрнээс аягүй юм гоё хүч одоо авдаг ч юм уу те. Тэгж санагцсан надад. Сэтгэл зүйн хүчтэй нэг өөртөө итгэх итгэл авах шүү дээ. Ер нь бол гоё өөртөө итгээд тийм гоё үнцнийг мэддэг ойлгодог байгаас л гэж боддог шүү дээ. Тэгээ монгол хүмүүс угаасаа аягүй тийм юу санагцсан надад.
одоо нэг бусад орны хүмүүсийг ингээд амар юм мяалж байгаа биш. Гэхдээ ер нь монгол хүмүүсийг юм цаанаасаа угаасаа тийм өөр санагдчих ш надад ер нь. Тийм л. Одоо хиймэрлэг гэх юм уу? Хиймэрлэгтэй нэг юм арай нэг юм нэг бод байгаад идэгтэй. Тийм. Тэгэд ер нь бол ер нь ямар ч хүнтэй гоё ярилцаад ойлголцоод юмыг наан цантай нараад нэг гоё нэг алсыг харж мараа те. Гоё. Яг нэг тэр нэг жинхэнэ монгол чанараа авч явж байгаа хүмүүс нь бол бүр айгүй мундагтай. Тийм юу дөөс тэр чанар үгээс бидэрт байгаа тэнгүүт тэрийг уулна гэж гоё гаргаж ирэх. Тийм. Монголоор гоё ингээд. Тэг яг монголоор гоё монгол бичгээрээ бичээд те. Яг нэг цэвэр яг тэр нэг монгол хэлний нэг юм мэрэгчлэнүүд нөдөг бол бүр улам энийгээ бүр ингээд гоё авч яваад те. Энийг тийм гоё авч яваасаа гэж боддоо шүү. Тэгэнгუთ бид нар нөгөө одоо англи хэл дээр ингээд юм сураад аваад нь шүү дээ. Тим юмнуудаа уг нь ингээд яг цэвэр монголоор нь ойлгоод эхлэх юм бол бүр улам ингээд нэгдэх гээд байгаа юм шиг бас санагддаг хөөх. Тэр чинь бас нөгөө нэг одоо үгийн сан маань нэмэгдээд үү? Тий. Одоо үгийн сан яг уг нь бол баг байгалах. Одоо яг тайлбарлалцсан зүйлүүд бидэрт л яг ингээд яг нээлттэй болоогүй байгаа ч юм шиг те. Тэр хөгжүүлээгүй байгаа ч юм шиг. Тэрхийн нөгөө гадагшаага хараад байгаа ч юм шиг бас те. Төрөүний ярьдаг шиг заавал яг англи хэлтэй байж ижил нэг хүн шиг одоо энэ нэг зэгтгэхэд байгаа шүү дээ. Тийм. Тэрэн шиг бас нэг талаасаа гэдэг шиг те. Нэг талаасаа ч тийм байгаа, нөгөө талаасаа ч бас тийм байгаа. Бас нэг монгол хэл маань нэг тийм болчвол те. Тийм. Тэгээд бүр дээр үеийн нэг монгол одоо тэр ном зам дээр чи монгол одоо тэр номыг уншиж байгаа байхгүй юу? Тэг маа нэгнээс надад нэг ном харуулад тэр нь ямар ном байлаа да. Одоо монгол юм үндэстэн угсаагийн ингээд одоо нэг юм түүх гэх юм уу? Тэг тэрийг ингэж юм сая нэг хэдэн онд билээ тэрийг ном болгож гаргасан билээ. Тэр болохоор ингэж юм амын яриагаар өв заалхамжлагдчих ингэж явсаар ирсэн. Тэгээд тэрийг ном болгоцсон. Тэгээд тэрийг уншсан чи ерөөсөө ойлгоогүй шүү дээ. Яа. Тийм тэр монгол шал өөр л. Тэрийг бол өст жоох яах юм байл та одоо бас готрахал юм байна. Өөртөө би одоо монгол гэдэг. Нөгөө монгол жинхэнэ монголоор бичсэн лаг судар модраа уншиж чадахгүй бол тэр чинь харамсалтай байхгүй те. Жинхэнэ гоё нууц одоо тэр оюуны гоё юмнууд ч тэнд байгаа байхгүй те. Яг тэнд. Яа те. Айгуу тийм. Тэгээ монгол юмуд чинь их юм нууцлаг юмнууд айгуу хийхтэй те. Тэгэл нууц товчоол гин те. Ингээл түүхэн үртэл ингээд бүр амар түүхтэй те. Тэгэл их тэрнийх нь ингээд юунууд нь ингээд бүр юм бидэрт бол юм үлгэр домог шиг тэргээр хүмүүжж байгаа байхгүй тэргээр те. Тэрийг сайн мэдтгэл авах хэрэгтэй. Түүхээ сайн унших хэрэгтэй. Ерөөсөө энэ. Тэгээ монголоор ер нь хэр аялсан бэ сая? Монголоор бол нэг сайн аялаагүй. Тэгээ одоо зунаас л гоё монголоор аялд юм уу гэж одоо зүгээр яг хөвсгөл мөсвөлтл төрөөцөн хөвсгөл нэг. Тэрнээс бол яг жинхнээс аялж үл яваагүй. Явж үзээгүй юм. Тий. Тэгээ бид нар чинь ингээл Улаанбаатар дотроо л ингээл чигцэлтэй амар дийсэн. Гарсан чинь бүр юу амар гоё ихтэй. What гэмээр те. Одоо юу болчихсон. Тийм тэл зүүн баруун урагшаа хаашаа зүгээр үүсэх газар амар ихтэй. Тэр бол амар. Чи одоо хаашаа юу аялж байна? Би ерөнхийдөө яг баруун талаа дууссан. Аялсан уу? Би ямарсан сая булган завхан биш ээ. Булган хөвсгөл орчод ирсэн. Тэр бол айгүй гоё л. Тэр булганы гоё юм эртний дурсгалт газрууд те нөө балгасуудаар нь орж үзээд ингээд. Тийм байт юм аа. Байт юм бэл. Айгүй олон үзүртэй юм бэл. Үзүр их үегүй одоо очих газар та. Бүр манай хэрний өмнөх нөгөө те Кедан улсын одоо тэр хотын тойр мөрөнд бүр амар заяа. Тэр чинь бүр одоо Чингис хаанаас ч өмнө гэсэн үг байхгүй юу? Ер нь. Бүр хамаагүй өмнө те. Кедан улс гэдэг чинь бүр юу юм бэ? Манай хэрний өмнөх за би худлаа ярьж магадгүй 200 эд мэд гэж магадгүй. Тийм, ер нь бол нэлээд эртний хэл юм байл л та. Ямар үндэстэн гэдэг вэ? Ер нь монголчууд шүү дээ. Тэгэл тийм одоо ингээл Кедан за хүннүү за энэ дээрс хүннүүгээс өмнө гэсэн үг юм уу? За би болохоор хүннүүгээс өмнө гэж санаад байна. Гэхдээ хотлоо яж магадгүй би бас өөртөө итгэлтэй шүү дээ. Тэнгуут ямарсан тэр Кеданаас ингээд Кедан улсын хаан мааны түүх мөг айгу тийм том байт юм билээ. Тэгэхээр энэ дээр би бас сайн мэдэхгүй учраас энэ
хамаагүй ярихгүй. Тий. Ямарсан ингээд сонсож байгаа мэддэг хүмүүсээ бол доор ингээд комментоор янзлаад засаад өгөөрэй тий. Тэндээс нь гоё суралцаад би ингээд гоё шүү тий. Тэгээ миний яг угаасаа Монголын хамгийн сонирхдаг түүх бол угаасаа мэдээж 13 дугаар зууны түүх шүү дээ. Тэгэл 9 өрлөг мөрлөг гэл тий. Түүнээс хойшоо бас нэг сайн мэдэхгүй шүү дээ. Ер нь би бол ер нь их хүмүүс мэддэм болоо. Тэг яг үнэн түүхийг нь л яг уншмаар санагдаад байгаа. Тийм яг үнэн түүхтэй тийм юмнууд ч ер нь амар шатагддаг ч юм уу тийм үгүй болоод тэнгуут яг амар нэг монгол хүн бас яг өөрийгөө бас юм тийм яггүй байгаа. Тэнгуут яг тэр мөрөн байсан бол бид нар одоо яг амар байгаа ч юм уу. Харин тийм тэр өстэй яг үнэн тэрхгүй бол бид чинь юм жоохон төөрцөн юм шиг бас санагддээ шүү хаяа бодонгууд. Ер нь жоохон тийм байгаа. Яг тэр 37 онд ч л нөгөө хамгаалсан л гэдэг байгаа шүү дээ. Тэгээ хамгаалал ингээл ерөөсөө дуургийнхнаас ахуулаад ерөөсөө тий хамаг эрдэнэтэй бүгднийг байхгүй болгоо. Хамаг тэр монголчуудын тэр үнэн түүхч байд юм уу тий. Ер нь нэг хэрэгтэй тэр бүх судар модрыг нь шатаагаад ингээ хийцэн оюуны ер нь хамаг бүтээлийг ингээ тэнд ингээ байхгүй болгочихж байгаа. Бид нар тэнд ингээ тгээс эхэлчихэж байгаа. Тэгээ тэнгуутий одоо хүмүүс ургийн аваг магуу яг жинхнээс мэдхгүй ч юм уу тийм юмнууд айгүй байдаг шүү дээ. Тий. Одоо бүгд борчхон ч юм уу гүч юм уу тий. Яг тийм тий. Бүгдээрээ борчхон гэл эхэлсэн шүү дээ. Тий. Тэгэхгүй бол тэнцээч өөр жижигэн цаашаа тэгэл өөр зөндөө юм одоо гэнтэй хүмүүс. Тий. Одоо тэгэл бид нар тгээсээ эхэлж ийн л гэж би хараад байгаа. Ягаад тэгэхээр одооны түүхэд бас нэг юм жоохон нөлөө бүхий Оросын нөлөөч гэдэг юм уу те. Эдийн нөлөө, гадны нөлөөнүүд бас нэг жоохон байх магадaltaй санагдаад идэв. Одоо энэ зөндөө байдаг л ах тийм. Одоо тэр нөгөө нэг нэр нь мартчих юм аа. Монголын хамгийн одоо гадагшаага гарсан хамгийн анхны одоо гадаад найруулагчтай кино шүү дээ. Тэр чинь герман найруулагчтай лөө орос найруулагчтай. Юу яа хүүгээ одоо нөгөө нэг цаазалчдаг шүү дээ. Ингээд манжуудад урвсан гингуудаа бүр цэргүүдийнхээ өмнө ингээд цаазалдаг байхгүй тэр кинон дээр. Би тэгээд бүр арай ч нэрийг ингээд заримдаа юмнуудыг бас мартчихдаг юм аа. Ингээд яачаар байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд ямарсан тэр түүхийг бас тийм зөв түүх гэхгүй байхгүй. Одоо тэр чи яг тэр нөгөө манжуудтай байлдаад явсан хүн үү гэхээр бас үгүй байгаад байгаа. Яг жинхэнэ түүхийг би нэг харж сонссон. Тэгэхээр яг тэрийг ингээд яг гаргаж ирсэн нэг юм одоо номнууд ингээд бичигдэж байгаа юм билээ. Ер нь гарч ирж байгаа юм билээ. Тэгэхээр тэр жинхэнэ түүхээ хүмүүс аль болох бас олж уншаасаа тий. Тэр номыг гаруул олж уншна. Тэгэхээр тэр бол яг саяхны л түүхэл гэсэн үг шүү дээ доо. 100 гаруй жил юм. Тий 100-аас хойшоо. Тий. Тэгээ ер нь бас нэг одоо сэтгэл зүйн одоо нэг юм эрүүл мэнд гэдэг юм одоо айгуу чухал болчиход байна шүү дээ. Тий. Одоо ярихад тий. Одоо энэ цаг үед ч ялчгүй ингээл монголчууд айгүй их одоо арх уугаал бие биетэйгээ муудал заал зодолтой бол тий. Одоо тэр болыг архиндаа гэхээсээ илүү юм сэтгэл зүйн асуудал далд ингээд хуримтлагдсан байгаа юм аа ингээд архич угаасаа зарим тархины хэсгүүдийг уусны араас ингээд тагалцдаг гэж байгаа юм. Тэгээ нөгөө болохгүй гэсэн юмудаа хийгээд эхэлдэг гэдэг. Тэр болохоор яг жоохон амар холчгор юм яа юм шиг санагдаж шүү дээ. Тэгэл арх угаад яваад байл тэгээд тийм яваал шүү. Тэгэхгүй яг нөгөө тийм сэтгэл зүйн тийм асуудлыг чи хүн өөрөө яг тулж тэрийгээ өөрөө одоо тэмцэх юм одоо тэгж нүүр тулах те. Тийм нүүр тулж эдгэж ингэж цааш яана гэхээс яг тэрнээс ингэж цогтож арх угаад байвал тэр бол айгүй холчгор хүний зан санагддаг. Тэгээд архийг бол угаасаа нөгөө хүн төрөлхтөн байгаа цагт бид нар угаасаа яагаад ч одоо ингээ хорих одоо баг боломжгүй байх гэж би хараад байгаа. Тэгэхээр илүү баг те яаж зөв уух хэвээр бол гэдэг ч юм уу тийм соёл моёл гоё шүү дээ. Тэрэндээ гоё. Тэг яг ийм тал дээр бол угаасаа болно. Угаасаа тэр чинь нөгөө нэг гоё тэрийгээ гоё тааруулж байгаа. Зөв уух. Чингис хааны нэг хэлсэн үг айгуу гоё үгнүүд байгаад байдаг шүү дээ. Сархад юу юм уу гэдэг. Сардаа нэг хүртэж гэдэг юм уу те. Тэр чинь ер нь бол яг Монгол хүмүүсийг илүү нөгөө
шимээ архиа илүү хүртээсэ гэж би бас бодоод байгаа юм. Тэр чинь нөгөө яалчгүй л генд нь бид нар чинь маш олон жил сүүний бүтээгдэхүүн хэрэглэсэн те. Тэгээ сүүнээс гаргаж авч байгаа юм чинь. Тэгээ архийг яг хэрэглэхдээ нэг амар юм уугаас өгтөө нэг ингээд хас илүү гоё нэг арх ухаарч хүн ингээд амар гоё бас гоё нээлттэй болдсон шүү дээ. Яг гоё нээлттэй болгож болоод дийдтэйгээ гоё ингэж улам гоё ойлголцож яхад айгүй гоё зүйл. Тэрнээс бол нэг амар нэг асуудлуудаас яагаад арх угаад тэр бол айгүй буурал ирлээ баг тий. Зүхтаагаад escape хийгээд тэгээд тэрэндээ ингээд донтоод тий. Тэгээ сая нэг подкаст бас сонссон чинь нэг эмч хөлөлтэй тархины эмч. Тэгээ тэр нь Мухаммед Алигаас Кендалл Женнер хүртэл скан хийсэн байхгүй. Хүний тархийг. Тархин уу? Тий. Тэгээ тэр хүн бол бүр ингээд хүний баг ямар траума авсныг нь хүртэл ингээд хардаг болсон байхгүй. Тэгэнгუთ гар бол угаасаа нэгдүгээр архийг хэлчихлээ. Арх бол угаасаа тархины хамгийн том хор гэдэг. Тэгээд тэр алкогол яг бүр ингээд зүгээр хэтрүүлж хэрэглэхээр үү эсвэл зүгээр ер нь л хэрэглэхэд гэж аахгүй. Бүр ерөөсөө огт дуудгүй хүн тэгээд нэг хаяа нэг уучдаг хүн хоёрын хооронд хүртэл тархиныхын хөгшрөлтийн левел нь ялгаатай байна гэж аахгүй. Жохон уучж байгаа хүн л жохон хөгшөрсөн ч юм уу те. Тархийг хамгийн их хурдан хөгшрүүлдэг. Өдөрт бол ингээд нэг өдөрт 709 ингээд тархичмаас төлжүүлдэг юм байл та. Тархиных нь нэг хэсэг нь. Тэнгуут энэ архич нь нөгөө нэг угаасаа ингээд ороод суц муцаар ороод ингээд тэгхтээ нэг хэсгүүдийг ингээ хаагаа ичдэг юм байна л да. Тэгээд тэр 700 төлчих ёстой байсан ингээ байхгүй. Тэгэхээр тэрийг бол одоо ингээ зүгээр шээстэй. Тааруулж төв зохистой хэрэглэх те одоо тэгээд одоо жоохон арх уухаар яг өөрт нь эрүүл мэндэд нь юу болдог те яг тэр талаар бас жоохон ингээ мэдээд боловсроод уух хэрэгтэй гэсэн. Тийм тэр үл яг зөв. Тэ. Боловсрал гэхээр нэг одоо угаасаа тэр чинь жоохон хоцрогдчиход байгаа шүү дээ. Ингээ нэг их сургуульд сураад бачелор дигри авчингууд нэг юм боловсралтай хүн гэдэг тийм юм чинь болоод одоо баг саяных шиг яаж архиа зөв уух уу? Яаж нэг өөрийнхөө нэг зөв арчилчих уу? Хүнтэй яаж зөв харьцах уу? Тэр чинь маш бараг л ихний боловсрал байгаад байгаа байхгүй тий. Тэр эрдэм мэдлэг байна. Эрдэм мэдлэг бол төлөвшсөн одоо юмны нэг учрыг нэг наанцаа цаантаа ингээд харцсан хөрсөн дээрээ харж байгаа хүн бол ямар ч юм их сураад ямар ч юм хийгээ явах боломжтой л гэж хараад байгаа байхгүй. Ер нь тийм шүү дээ. Яа тэ хүмүүжлийн тал дээр одоо чи илүү ээжтэйгээ зүг байсан юм шүү дээ. Ээжтэй зүг байгаагүй. Ер нь ганцаараа байсан шүү дээ. Тийм ер нь. Ганцаараа дайнчлал явцсан. Тийм. Тэгээ хаяа нэг уцаар ирчдэг те. Тийм. Тэгээд нэг зуны амралтаараа ирчдэг ч юм уу. За үнэхээр ойлгомжтой угаасаа мөнгө бол бидний ингээд fuel батарей те хэрэглээ хэрэгтэй шүү. За ингээд relationship дээр эмэгтэй хүнийг жаачлаад идэв шүү дээ. Мөнгөтэй хүнтэй очиж суучлаа тэрхэлтэй. Тэгвэл тэр чинь бас тэр эмэгтэйд нэг юм аюулгүй байдал те тэр нэг сүргийн нэг survival шин чанарыг тэр хүн хангаж өгöd байгаа байхгүй те. Тийм тэгээ тэр хүндээ хайртай байж болно шүү. Хайртай байж болно шүү дээ. Тэгээ бас хайртай байж болно. Эсвэл зүгээр л тэр хүн safe байх нь нэгдүгээрт байж болох байхгүй тий. Тэр тэрийг бас ингээд хамаагүй тэгж одоо жаажлах нь бас надад жоохон буруу санагдав. Үгүйсээ хин чигийн нэг шүү гэж яг юм дээ. Тийм тий. Хэрэггүй санагдав. Эсвэргээрээ одоо ингээд яг нэг юм хоорондоо таарсан хосууд үүдэн шүү дээ. Хоёулаа потенциалтай. За эрэгтэй хүн яг тэр одоо ингээд ангаа хийгээд явах те. Эмэгтэй нь тэр эрэгтэйгийнхаа тэр ан хийхт нь за хаанаас яах вэ ийх үү гэдэгт нь ингээд нэг зөвлөлтчдэг ч юм уу те. Нэг юм хөв тавилангийн нэг юм relationship эрэгтэй хүн андаа яваад эмэгтэй хүн яг арих нь юг тавьдаг ч юм уу. Надад тэр айгүй ийм яг ийм зөв юу шиг санагддаг шүү дээ. Яаж нэг гингүүд яг эрэгтэй нь одоо тэгээ явчих дээ. Тэнгүүт яг нөгөө бүсгүй хүн яг гэртээ яг одоо тэнгүүтээ хит нэг юм болчиход байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Ийм эмэгтэй хүн ингээл эрэгтэй хүнтэй адилхан care шүү дээ. Independent гэл нэг юм. Ийм феминизм гэл амар яваад байгаа шүү дээ. Хэлээсэж байгаад. Тийм хэлээсээ байгаад. Йоо. Гэхдээ тийм тэхгүй над зүгээр яг гоё яг эмэгтэй хүн яг ийм гэр бүлдээ илүү цагаа зарцуулаад одоо гэр бүлээ авч яваад хүүхдээ хүмүүжүүлээд энэ тэр яа тийм те одоо
гэр бүлдээ тэр их цагаа гаргаад тэнгуүтийг эрэгтэй хүн одоо тэр тэнгуүт тэр эмэгтэй хүнийг тэр эрэгтэй хүн амар юм гоё сейф байлгаад те өөр ямар нэгэн зүйл санаа зовхгүй ч юм те яг нэг эрэгтэй хүн яг андаа явдаг ч юм уу те тэр нь амар тийм надад юу санагддаг. Тэр яг зөв одоо нэг юм маш олон жил бас ингэж мөрдөж ирсэн нэг юм юм л байгаад байна л да. Ялчгүй ингэ нэг бие бэлдрээ хөвтөж гисэн эрэгтэй найраа боломжтой тэнгуут одоо яг аав ээж хоёр хоёулаа ажилдаа яваад тэнгуут хүүхдээ өөр хүнээр харуулдаг ч юм уу те тэнгуут тэр чинь бас амар юм жоох эрсдэлтэй те надад айгуу тийм санагддаг юм уу. Хүүхэд нь ингээд одоо орхигдсон хүүхдийн сэтгэл зүй гэдэг чинь бас нэг сонин те нэг юм хичнээн яг хөө ингээд одоо боловсрал эд зүйлээр нь хангалттай мөртлөө тэр нэг юм нэг сэтгэл зүй талаасаа ингээд нэг юм айгүй дутуу байгаад байдаг те. Тэнгүүт яг нөгөө нэг амьдрал дээр гарч ирээд яг юм шийдвэр гарах момент дээр яг юм их алдаа гаргадаг ч юм уу те. Эсвэл бүхэнд их уруу татдаг ч юм уу. Амархан ингээд одоо онцгүй хүн дотроо муу санаатай хүн ингээд тэр хүнийг амархан те ингээд нэг өөрийн болгоо аждаг ч юм уу те нэг тийм эрсдэлтэй алхмуудад орох магадaltaй. Тэгээ явсаар хаал яг хүүхдийн хүмүүжил рүү л орж ийн л да. Тэ өнөөдрийн систем айгүй чухал шүү дээ хүүхдийн хүмүүжил. Тэ. Тэнгүүт яг өнөөдөр яг манай подкаст бол гэхдээ яг хөө нэг юм авахын аваад хахын хай те ингээд гэх юм аа гэн бит хоёр бол хинт ч юу ч ингээд зааж зөвлөх гээгүй авахын аав. Тийм бит хоёртой бас санал зөрөлдөж болно ингээд те бүр дургуй юм чи яриад байвал те зүгээр штэ ер нь бол тэгэл it's alright that's life. Тэ энэ одоо ямар мэдэмхийрээд байна тэргээд. Гэхдээ ер нь яг уу бас мэдж байгаа юмдаа ихтэй байх хэрэгтэй те хүн. Тийм хүн мэдж байгаа юмдаа ихтэй. Тэр ер нь бас надад тийм санагдав. Зөвч бай буруу ч хүн тэрэндээ өөр яг ихтэй л байх хэрэгтэй юм санагдаж штэ. Буруу юм хийсэн ч тэрэндээ өөрөө одоо юу гэх юм уу? Буруу юм хийсэн ч ихтэй байна гэж юу? Одоо чинь буруу юм хийсэн ч зөв юм хийсэн ч өөрөө одоо нэг даагаад авна гэдэг. Тийм өөрөө арын даана гэдэг те. Гэхдээ одоо бас буруу нөгөө хүний бодлыг зөв буруу гэх чинь бас аюу хэцүү шүү. Тэгэхээр яг юу зөв гинэ тэрэндээ л яг гоё үнэнч байх. Үнэнч байх тийм. Тэр чинь буруу ч юм уу зөв ч юм уу зүгээр тэрэндээ үнэнч байх л. Өөртөө үнэнч байх нь шүү дээ. Ер нь бол ингээд өөрийн буруу бусад хүмүүс яг хөө тэрийг буруу гэж харж байгаа. Гэхдээ надад зөв байх юм бол би тэрэндээ үнэнч байх хэрэгтэй байна шүү дээ. Тэнгүүд тэр нь бас явж байгаад бусад хүмүүсийн зөв болчдаг талууд ч байдаг болохоор ер нь хүн яг өөрийнхөө тэр зүйлд юм бод юм хамгаалаад үнэнч байгаасаа тийм үнэнч байгаа. Хүмүүс буруу гэж хэлсэн ч тэндээ бас үнэнч байх хэрэгтэй гэж боддоо шүү. Наа ч бас ингээд зоригийн асуудал ороод ирчих шүү дээ. Ер нь тэр чинь ингээд зоригтойгоор өөртөө үнэнч байх хэрэгтэй болчихж байгаа юм. Тэгэхээр айгаа олон жил ингээд нэг юм community-д байл та тий. Тэгээ өөрийг нь айгаа буруу муруу гэдээсэн. Гэхдээ цаад хүн нь бол яг үндэ тэрийг зөв гэж бодсон мөртлөө тэр сүрэгтэйгээ байх гад буруугаа яваад шүү дээ. Тэгээ тэр мөчтөө бол ингээд тийм өөрийнхөө үнэнээс холдоод улам л холдоод байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо зоригтойгоор яг өөрийнхөө тэр нэг үнэн зөв гэж бодсон юм дээрээ одоо тогтож ирэх чинь бас нэг юм бие хүн болох те. Тэнгүүтээ цаашаа ингээд одоо зөвч буруу ч яг ингээд яг үнээр л явна шүү дээ. Гэж бодож байна да. Тэгэхээр ер нь манай сонсож байгаа хүмүүс ч гэсэн өөртөө аль болох үнэнчтэй бусдын одоо ингээд шүмжлэлийг мэдээж хүлээж авч те сайжрах нь бол зүг бохгүй. Гэхдээ хитрхи өөрийнх нь нэг юм мөн чанар руу хатгсан ч юм уу те нэг ийм юмтайгаа бол бас тэмцээд өөртөө үнэнч үлтгэл хэрэгтэй гэж бодож байна те. Ер нь бол тэрэн дээр ингээд бас заримдаа ингээд гэрийнхэнтэйгээ ойр дотны найзтайгаа ч гэсэн зөрөлдөх мөчүүд байдаг байхгүй те. Зөрөлдөж гоё ингэж бас маргалдах. Надад аюу гоё санагдаж ш. Тэнгүүтээ нөгөө нэг юу яаш найслан гэдэг түлээ те. Зүг бурууг ингээд яагаад бүгдийг нь хүлээж авах те. Тий одоо зан мэдэлцэж ш. Найзлцах чинь надад аюу тийм юу санагдсан. Муугаа эртгэнд мэдэлцээ те. Тийм муугаа эртгэнд мэдэлцээ тийм. Одоо ч юм уу тийм муу талтайг нь мэдсэн чинь ингээд
одоо шууд ингээд хайчдаг ч юм уу тэгхгүй зүгээр яг муугаа мэдлцээ тэгээд найзлаад явах нь. Яг үнэн. Тэр чи одоо хамгийн сайхан байх үед нь л сайхан байгаа л те. Тэг жоохон нэг ингээд нэг хүнд чинь 9 жорын шин чанар байгаа те. Тэрийг ингээд харчвал өө эн чинь юм байна гэдээ ахар чинь бас сонь те. Тэгэхээр яг бүх талуудыг ингээд танилцсан. За энэ заримдаа бас нэг жоохон хогийн зан гаргачдээ шүү гэдгийг мэдтсэн те. Тэгэр чи амар واخгүй. Энд нэг ингэчдэг гэдэг ингээд. Тийм. Тэгээ тэмүүд хүн чи угаасаа дотор нь одоо жишээ нь ингээд хідүүлээ найзууд байлаа гэж бодъё л. Тэнгүүд энэ дундаас одоо би гараад өөр хүмүүстэй нийлэх юм бол тэнцээ бас миний яг нэг юм бас нэг өөр дүр төрх гарч ирээ. Тэнгүүд нөгөө буцаад нөгөө найзуудтай уулангууд тэр нээр юуч одоо таалагдах байлдаг ч юм уу те. Тийм. Эсвэл таалагддаг ч юм уу. Зөв. Одоо ингээд парттай тэгэхээр яг хүнд бол амар олон тийм юу байдаг одоо тийм дөрүүд байдаг. Тий. Дөрүүд бас тэрийг одоо ингэж шинээр гаргаж ирж нээж болдог ч юм уу тий. Тий. Тэр нэг сүлд би их нэртэйгээ нөгөө систем вектор гэдэг нэг хичээл үзээд байгаа одоо. Тэрэн дээр бол айгүй айхтар бас одоо ингээд хуваарлцсан байл хүмүүсийг. Тэрэн дээр нөгөө одоо нөгөө Sigmund Freud-ийн анхны ер нь тэр нэг далд хомсор те ер нь сэтгэл зүй юм байдаг. Одоо тэр траума гэдэг нь чи юм гэдэг юмны одоо анхны тэр ABC-г нь хийсэн бохоггүй. А тэрний тэр хийсэн тэр зүйлийг цаашаага айгүй мундаг болгоцсон юм бэл. Мундаг ингээд салаалуулаад, дэлгэрүүлээд айгүй олон хүнийг таньдаг болоод. Тэгээд тэрэн дээр болохоор яалтчгүй ингээд тэр сургалтанд суугаад ингээд өөрийгөө мэдчихлээ. Бусад хүмүүс нэг юм байдгийг мэдчихлээ. Гингут хоорондоо ингээд харилцаад айгүй амар болчихдог гэдэг ч байгаа шүү дээ. Тэгэхээр би бас тэр сургалтанд бас хүмүүсийг бас суугаад гоё. Өөрөөсдийгөө тэр нэг систем вектороо таниад ингээд явах айгүй хэрэгтэй юм байлээ шүү гэж зөвлөмөр юм. Тэр нанаа чи хаана үгүй ямар сургалт. Би чамд хэлж өгнө. Тий. Би бас яг тэр багшийг бас өөрөх сонирхолтой байгаа. Гэхдээ яванда ер нь өрий гэж бодож байгаа тийм. Тэр айгүй хэрэгтэй юм билээ ер нь хүмүүст. Би яг одоо дахиад эрх чөлөөний сэдврүүгээ ормоор санагдаад байна. За. Тэгээ одоо ингээд чиний ингээд хувцлалтыг би одоо жоохон ярмаар юм л да. Одоо ерөнхийдөө ямар ийм сонголт хийж ийн одоо ингээд дэлгүүрлөө оролцсон чинь ингээд төөрөгддөг шүү дээ. Яг чи яг яаж ингэж одоо тэр дэлгүүрлүүгээ очих нь хүртэл надад амар юу гэдэг вэ? Чухал гэх юм уу те? Тэгэл за чи хаанаас эхлэх вэ? Яа бас айгүй том асуулт байна уу те? Тий. Одоо дэлгүүрлөө очиод хувцас авах та гэж байгаа юм тий. Тэгээ одоо ер нь бол одоо за би нэг хувцас авъя гэдэг бодол төрлөө. Тэндээс ер нь ямар шийдвэр гаргаж байна? За яг зарим үед яг тим юм хэрэгтэй байна гэд яваад авдаг эсвэл заримдаа зүгээр ингээд рандомор олдог ч юм уу тий. Тэгэнгүүт тэдрийг яаж сонгож авдаг вэ гэж юу? Тий одоо тэгэнгүүт тэгэл яг хамгийн ихэнд бол материал хүний одоо өмсгөд амар тогтоо байна уу те би ямар нэгэн хор юугүй ч юм уу материалыг ер нь эхэлж үздэг. Тэгээд дараад нь тэгэл өнгө хэлбэр дүрс тэгээд энэ өнгө хэлбэр дүрс нь миний надад байгаа өнгө хэлбэр дүрсүүдтэй яаж зохицох бол гэд тэгээ яг нөгөө нэг одоо энэ цамцтай ч юм уу юу зохицох бол ингээд толгойд ч ингээд бодчихдог. Тэнгүүт яг нөгөө нэг юм хувцас авахтай юм дандаа ингэж гоё зохицуулж өнгөч байд юм уу хэлбэрч байд юм уу тийм материал ойдл юу гэдэг тэдний ингэж гоё хооронд нь зохицуулжлах хичээдэг гэх юм. Гэхдээ яг хамгийн чухал нь надад зүгээр яг бие дэвтэх нь л ах. Тийм хувцас өөрөө хэрэглэж байгаа тохиолдолд яг хүний биед гоё дэвтэх юм байх нь амар чухал. Тийм. Тэгэд яг тийм эвтэйхэн байх нь ингээ амар чухал гэсэн мөртлөө бүр амар юм. Надад бол амар загварлаг харагдаж байгаа хгүй. Ингээд ерөнхийдөө ингээд джинсний чинь энэ нэг юм нэг сонио өнгөтэй. Тэгээд гутлын чинь сонголт. Гутлаа ингээд тэр өмдөн дотоороо ингээд яг нэг жоохон хагас хийж мэдсэнтэй жоохон юм. Тэгснээ ингээд аксессуарууд чинь ингээд энд ингээд бүр юм болор аксессуарууд байгаа хгүй.
Тэр ер нь бол ингээд сонголтын дээр бас нэлээд юм детальчилж ханддаг. Детальны л санагдаж байна л да. Тийм тэгмүүд яг хүний хувцсны яг хамгийн гоё харагдуулдаг нь одоо аксессуар юм шиг санагддаг тийм. Хамгийн ихэнд бол аксессуарыг тавина. Нэгт аксессуар дээр л бос юм шиг байна тийм. Гэтэ тэр нь их тийм too much яг нэг гоё даа. Тэгэхгүй бол нэг юм хитрхи их байхаараа өөрөө яг тэр хитрхи их юм тэр гоё юм амар алчтай юм шиг санагддаг. Тэгэхээр яг гоё донж нь бол байх гэж чийдэг гэх юм уу. Тийм. Яг хамгийн гол асуулт биш чи яг ингээд одоо яг юу хийж ийн ер нь юу хийж амьдарч ийн одоо ер нь мэрэгжил ер нь юу юм? Мэрэгжил би чинь яг interior designer мэрэгжилтэй тийм. Тэгээд Германд сая сүүлд болохоор нарийн мужаанаар сувсан. What? Тийм. Нарийн мужаан. Тийм. Тэнгүүт яг энэ хоёрыг нөгөө хооронд нь цогцуулан ингээ хослуулан удаа юу яа гэж бодсоохоо одоо ямар нэгэн одоо артистийн тоглолт театрын тоглолтууд тэнгүүт одоо энэ тэнд ингээл төр өнтер болонгууд юм fashion runway энэ төр яг тайд засал чимэглэл яг тим юм руу орё гэж бодоо та. Сурсан. Зөв. Одоо бол яг тийшээ яг орохоо яг бэлтгэл явж байгаа юм тийм. Одоохондоо бол тэрийг бүр яатсан байгаа гэх юм уу? Хайцсан байгаа гэх юм уу? Зөв. Тэгээ одоо арай өөр юм хийхгээл. Зөв яг би яг нэг ингэж бодсон байхгүй. Одоо чиний ингээд мэдрэмж, загварын мэдрэмж, ерөнхийдөө юмны нэг юм гоо сайхны мэдрэмж өндөртөө хүн гэж би хараад байгаа байхгүй. Тэгэнгუთ ингээд чамаас ингээд нэг юм загварын ч юм уу хувцалтын нэг чамтай байвал би нэг юм хувцс сонгол амар гоё swag сонгочих юм шиг санагдаад байгаа байхгүй. Би тийм би яг өөс нөгөө Германд байдаг байж байхдаа нөгөө нэг ажил хийн шүү дээ. Ажил хийдэг байхдаа юу яадаг гэсэн хувц дэлгүүрт ажилладаг гэсэн. Тийм бах. Тэгээд би энэ подолкийг хонгороос авч ирсэн. Төрөөсөн. Тийм. Энэ Рамштайны бүр яг тоглолтынх нь юу лээ? Япон дахь тоглолтынх нь подолк тийм. Энэ бол бүр олдохгүй амар ховор подолк. Rare shit you know. Энийг би бүр яг Таиландд яг юм юу vintage дэлгүүрт дээр явж байгаад Рамштайн гээл яг энийг хараад вау гээл яг авчихсан. Тэгээ нэг аниме тий. Тийм бол айгуу гоё. Тэгээд энэ Япон үг нь юу гэсэн байлаа? Орчуулсан тий. Орчуулсан шүү. Би юу гэж. Яа, би яг марччихаа бас. Марччихаа. Яг энийг харж байгаа хүмүүс нь хараад комент хэлээд өгөөрэй. Ойр жоохон их юм бодоод юм мартаад наа бас. Жоохон. Тэр ч бас жоохон юу байна л гэсэн хаврын нэг жоохон юм байна. Бас яг юуны гэрлэнд орж ингээд юмнууд таашаад. Тэг ямар ч лсэн би ингээд бас хүмүүст санал болгомоор санагдаад байхгүй чамаг яг альбисор одоо ингээд гоё юм зарим ингээд Монголд ингээд айгүй гоё юм ярьдаг ч юм уу те айгүй гоё ингээд нэг юм инфлюенсер болоо явж байгаа ер нь тодорхой хэмжээнд ингээд лаг болцсон хүмүүс байна шүү дээ. Тэдний хувцалтыг харахаар яалч хүн нэг жоохон тосломж хэрэгтэй юм санагдаад байхгүй. Нэг жоохон нэг юм тэ нэг болдгоо байхгүй. Яг үнэхээр өөрсдийнх нь сонголт хамгийн гоё юм л байгаа юм л та. Гэхдээ нэг яг нэг юм мэдрэмжтэй яг нэг ингээд сонгоод өгчдөг хүн нь ингээд нэг байвал гэ тэ. Тэгээ манай хонгортой болно хүмүүсийг холбогдоорой. Клипэн дээр бас багт шийшлэл бас сонирхолтой санагдав. Fashion хувцалтын ментороо болгоод ингээд те ментор нь чааш томтчихоо те тийм зүгээр яг гоё би бол яг харангуут яг энэ хүнд яг ямар өнгө ямар хэлбэртэй хувцс те ямар хувцс гоё харагдах энэ үнийг улам гэж гоё гэрэлтүүлдэг одоо энэ хүн яг биеийн пропорц ч юм уу те энэ хүн яг юм биеийн яг яаж гоё харагдах вэ энэ хүнд яг ямар хувцс цохиж ямар өөсөвийн дарж яах вэ гэдгийг зүгээр ингээд наач нь шүү дээ. Тараал мэдчихдэг байхгүй юу? Наач нь байхгүй. Тийм. Тэгэхээр бол яг тийм бас тийм хувцалтын нэг юм инфлюенс. Одоо би ингээд жишээлбэл одоо ямар нэг юм чухал ярилцлага ч юм уу те эсвэл тайзан дээр гарах ч юм уу эсвэл хин нэг юм чухал уулзалт хийхдээ наан би нэг чамд нэг ингээд харуулчмаар байхгүй. болно шүү дээ. Тийм. Тэгээ яг хөө тэр нь ингээд мэдээж ингээд хоёр талтай ажил хийж байгаа юм чинь тэр чинь нэг юм төлбөртэй. За нэг
угаасаа завгүй байдаг юм хувцалтын юм дээр ингэдэг хүн бол яг заримдаа ингээд илүү ингээд чамайг дэлгүүр цуг аваад явчихдаг ч юм уу те. Нэг тиймэрхүү юм байвал гэж би зүгээр бодсон. Тийм амар дуртай шүү дээ. Аа. Тэр тийм сонирхолтой ингээд хүмүүс байвал те. Манай хүнтэй холбогдоорой. Ингээд манай хүн бол байгаа шүүнд. Яг үнэхээр гоё өөрт чи эвтэйхэн хувцастай яг ингээд гоё юмнуудыг ингээд зөвлөд өгөх боломжтой гэж би бодож байгаа. Угаасаа чадах бах. Тэгээ мань хүн өөрөө жоохон даруухан ингээд байгаа болохоос шиг толцонгот за тэ he can do it. За би яг ийм топ 3 асуумаар байгаа байхгүй. За топ 3 кино. Топ 3 кино. За би чинь бас нэг амар тийм кино үздэг. Гэхдээ үзгээрээ бас амар гой кино үзээд таарчдаг. Хамгийн ихэнд бол София Копполагийн Lost in Translation. Тэгээд хоёрт нь юу вэ? Хүүхд тахта үзчихсэн Jim Carrey-ийн тоглосон Mask. Тэгээ гуравт нь болохоор гуравтхан Taxi Driver. Taxi Driver. Яа. Би бүр Германд дэдэг байхдаа бас хэсэг бас амар тийм хүн юм ганцаарцсан нэг юм юу байдаг ш. Бүр яг тэр үедээ Taxi Driver үзэж таараад тэгээд би бүр Taxi Driver хийхдээ 10 үед бодсон. Заримдаа зүгээр ингээд унтахтаа зүгээр ингээд зургт нэрээ тавьчихдаг. Тэгээ яг Taxi Driver тавьснаа унтаж мэддэг ч юм. Бүр тэр кинон тийм зуртай орцсон. Чанд бүр хань олсон байна те. Тийм. Тэр бүр солиотой. Тэр бүр арай л дэндүү ганцаардсан л хүний талаар кино гэдэг те. Бүр арай л дэндүү. Би ч яг сүүлийн 1-2 жил мэдл Германд яг ганцаараа амьдэрч эхлээл тэгэл яг тэр үед яг үзэл. Яг коронагийн даач гэх юм уу. Тэр кино хань насан даа гэж байна. За топ 3 артист гэвэл. Топ 3 артист гэх юм бол яа. Топ 3. Энэ бол хэцүү асуулттай бас. Хэцүү асуулт. Яг 3 руу оруулж ирнэ гэдэг ч те. Тийм. Яг зөрөгтэй маа гэл. Шууд Майкл Джексон оруулж. Тийм. Майкл Джексон. Тэгээд байгаа байдал ер нь тийм. Тэнгүүтээ хоёрт нь тийм. Kanye West-ийг оруулж. Kanye West. Гуравт нь болохоор би Lil Tug-ийг оруулаа. Фүү. Бас тийм. Бас амар тий. Яа, наа чи амар топ 3 байна да. Ста нэр гайхалтай л. Би бол тий сүүлийн үед бас амар их Lil Tug-ийн дуунуудыг сонсож байгаа гэх. Тийм бас л амар дуунууд байсан бэл. Айгу эрт ингэж гой юм одоо шинэ юм эхлүүлж исэн те. Тийм тэгээд их одоо тэр community-г айгу гоё ингэж хооронд нэг бадж исэн юм шиг сайн. Айгу гоё. Rap Dembegээс эхлээл тийм. Тэнгүүт одоо харангуут бас юм Монгол юм гоё community гэдэг юм бас амар юм алдагдсан юм шиг санагдаад байгаа шүү дээ. Дээр үед чи энэ тэнд ингээл амар гоё юмнууд болдог те. Энэ тэнд ямар нэг community ямар нэг арга хэмжээ зохион байгуулагдаж идэг ч юм уу те. Тэгээ одоо нэг тийм ерөөсөн анзаарахгүй байгаа. Одоо нэг жоохон юм замбрааг болсон. Замбрааг болсон. Одоо энийг буцааж гоё community-гаа бол одоо гоё community-нуудаа гоё одоо тэгж авч одоо юу гэмдэ нэг тиймэрхүү юм буцааж эргэж гарч ирээсэ гэж боддоо шүү дээ. Тийм. Яа, тэгээсээ дээр үе амар гоё байсан те. 2010 хэд одоо 10 11 12 3 4 5 6 онд энэ тэнд ингээл аюу гоё залуучууд ингээл гоё юмнууд яадаг. Одоо тэнгүүт яг энэ тэнд цугларч яг тийм болж байгаа юм бас их ховор болцсон. Чамтстыг санагдаж байна. Надад бас жоохон тийг санагдаж байгаа шүү. Тийм. Жоохон ч юу нилээн тэгсэн шиг санагдаж байна. Харин тийм хүмүүс ч одоо аюу завгүй болцсон л байна л да. Хамаг цагаа ер нь тэгэл нөгөө зам дээр те бүглөрөөлтэй ингээл тэгэл одоо аль болох тэгэл үлдсэн жоохон цагаа амар survival байна ер нь. Яах ч арга байхгүй. Тийм. Тэгэхээр нэг тийм гоё юм community үүсэх тийм юм жоохон хэцүү болчих жоохоо те. Тухайн үед бас нэг юм арай гайг байгаа шүү дээ. Интернетийн Facebook мөхийн toxic тэр юм байдаггүй байс те. Лайк дарвал тийлээдэг юм байсан. Нэг хөөрхөн байсан шүү дээ бид те. Нэг аюу гоё хөөрхөн те. Яах ч арга байхгүй. Одоо энийг бүтээчнэр л орж ирээд.
Бодлоо. Энэ бүтээсэн хүмүүс нь нөгөө одоо яг ингээд side effect-ийн л мэдрээлэх шүү дээ, тэ. Ийм асуудал бас байгаа шүү, тэ. Тэгээ ялчгүй энэ технологийн хүмүүс л хамаг power-ыг барьцсан л тэ. Клишидэл яваад шүү дээ. Миний тийм характер төртөл тэ. Амьдралд нөлөөл амар нөлөөлж шүү дээ. Амар нөлөөлж. Галзуу. Одоо Трампын нөлөө бидний амьдралд одоо бас ороод чих шиг тэ. Юу тийш тий угаасаа шууд орч тий. Шууд тэгэл эдийн засаг масгийн хувьд бол тий ингээл Орос Украин сэрийг юун дээр шүтлээ. Яаж сайн. Монголд л амар нөлөөсөн болохоор сайн нэг усны ус цэвэршүүлэх үйлдвэр тэгснэ тэр юуны шугам фабрикаас ингээд ус татах усны нөөц хэсэх төсөл нөгөө Америкаас хөөжилсөн. Тэр нь одоо ингээд зогссон. Трамп гарсан. Өвөө дууссан байхгүй. Тэгмэл яг надад дуусах надад одоо санхүүжилт байхгүй. Тэгээ шууд тэрний төгсөөл дахиад усны нөөцний юу байхгүй. Тэгснэ ус цэвэршүүлэх үйлдвэр байхгүй. Яг нүг butterfly effect гэх юм шиг дээ. Цаашаагаа нөлөөлөө өвчтөг тий. Өнөөдрийн чиний одоо усууж байгаа энэ момент чинь тий. Бараг тэнд нэг одоо Израилийн нөлөөлнө тий. Бараг нэг тийм утгатай өстэй butterfly effect. Би одоо яг усуугаад 0 оронгууд тэнцээ нэг хүн ингээл хүлээнгүүд тэр хүний цаашаа хийх үйл явдал ингээл тэнцээ саатал. Тэнгүүд ингээл нөлөөлөл. Тий одоо яг усуугаад тавилаа. Яг тэр сканы чинь авч аваад угаах мөчөд Тэ ингээд өвчдөг те. Цаашаага. Одоо чамд ингээд нэг юм камер лаад хүнд хэлмээр байгаа өг байна гэж. Ээж дээртэй шүү л гэж л да. Наач амар гоё шүү дээ. Тийм. Одоо ингээд манай найзууд үзэж байгаа шүү дээ. Тэгэл тэгээ маань хоёрын одоо найзууд гүнэ кулээ те. Тэгэл санаа манаа чамтай. Яг манай хоёрыг подкаст хийгээ байж байгааг бас жоохон сонирхох л бах та. Бас сонирн байгаа бах те. Надад ч бас айгуу сонирн. Яа надад ч гэсэн гэдэг бах. Анх удаа яг ингэж суусан ч. Гэтэ бас айгуу гоё ингэж одоо яг тэнгуут яг одоо энэ яг одоогийн юг айгуу гоё ингэж докюменталж үлдээж байгаа байхгүй юу? Тэр надад айгуу гоё санагдаж байна. Тэнгүүт бас ер нь бас иймэрхүү юмнууд одоо чи ингээ хоёулынх нь ярьсан юм тэнгүүт хоёулынх нь одоо энэ өнөөдрийн байгаа байдал ингээд тэ одоо ярьсан юм идэрч ингээ гоё ингээд үлдэж байна гэдэг чинь аюу гоё байхгүй дараачийн хүмүүс хараад энэ тэрийг хин чашин гэхдээ зүгээр дараа ингээ харахад аюу гоё. Харин тийм тэ. Айгу олон жилийн дараа ч юм уу ингээд өөрсдөө эргүүлээд сонсоход бид нараас айгу их олон зүйлийг ингэж докюменталж үлдээж байгаасаа гэж би боддог байхгүй юу. Зураг авдаг ч юм уу эсвэл сэтгүүлдээдэг ч юм уу ямар нэгэн дүрс бичлэг байдаг ч юм уу. Тэгэхгүй бол яг одоо бас тэр бас амар их алдагдаад байгаа юм шиг санагдаад байгаа. Тэнгүүт яг одоо тэнгүүт ингэж бид ингээд юм үзье ч юм уу те тэнгүүт одоо нэг юм айгу ихэнх нь ер нь муухай ийм хэрүүл уруулын бичлэгүүд ингэж докюментлэгдэж үлдээд байгаа шүү дээ. Тэрний оронд өөр гоё юм байгаас л гэж боддог тийм. Тийм тий. Тэгээд гоё юм мэддэг чаддаг хүмүүс нь гоё дараачийн үедээ ч юм уу те гоё юмнууд ингэж үлдээж байгаасаа гэж их боддог. Алга болохгүйгээр тийм. Тэр энэ бол айгүй буянтай үйл шүү. Тэ? Яа. Тэр талаас нь бас буянтай. Тэ ер нь одоо яалчгүй нэгнийгээ дагаал ингээ нэг үлгэр жишээ гэдэг шигтэй бинийгаа ингээд аваа явдаг юм байгаа юм шиг байлаа л да нийгэм. Тийм шүү. Тэ нэг үлгэрлэл тэр ингэж энэ ингэж за би бас нэг ингэж хийдэг юм уу те ингээд тэр айгүй гоё зүгээр. Тэгэхээр одоо аль болох одоо гоё юм хийх ярьж байгаа юмдаа хариуцлагатай байх те ерөнхийдөө бас нэг юм жижигхэн ч гэсэн юм нөлөөлцсөн байдаг хөхгүй тийм гоё тийм. Тэр нэг бидний нууц подкастын Сэндэр номын хоёрын тэр бол айгүй гоё. Тий. Тэрэн дээр айгүй гоё юм үлдсэн те тэр бол одоо тэр бол өстой айгүй лаг докюментари хийсэн те. Ер нь айгүй гоё хүмүүсийн ингээд
гой мөчүүдтэй нэг юм уюуд дээр нь барьж авсан тийм огшж шүү. Тэр бол аюу. Shout out to бидний Notes podcast. Yes, Синдрийн Нами. Тэгээд тэрэн дээр яг мань нэг нөгөө Vipassana ярьж ирсэн. Бясалгал нэг 10 хоног явж ирсэн. Тий явсан байдаг те. Би бас тэрийг сонсч ирсэн. Тэрэнд явчаад тэгээд одоо тэрнээс хоошоогоо бас миний ингээд ертөнцийг харах юу ч бас нэг өөр болчихж байгаа байхгүй тий. Бясалгалд явснаас хоошоогоо бас нэг ийм амьдрал байд юм байна гэдэг ингээд. Тэгээд тухайд яг ингээ үеийнхнээсээ бол ер нь яг явж исэн. Гэхдээ яг танилуд community дотроо бол ер нь надаас өөр байгаагүй. Тэгээд Wanda Mountain-тэй тэр үед шинээр танилцж ирсэн. Та хоёр хамт явсан юм уу? Тэгээд цаа чи өмнө явцсан байсан. Тэгээд явахаас өмнө би танилцаад за би одоо ингээ маргааш явах чаа гэсэн чи өө наа ч өстой гоё шүү гэж яваарай гэж цадагч тэгжсэн байхгүй. Цаа чи тийм айгуу өсөрх штэ. Айгуу тийм. Тэгээд тэрнээс хоошоогоо ингээд айгуу хөөрхөн ингээд хүмүүс тэрийг сонссноос хоошоогоо одоо тэрэнд явж мавсан тийм тохиолдлууд байдаг юм байлээ хүмүүс. Тэгэхээр бас ингээд иймэрхүү юмнуудыг ингээд айгуу сайн хэрэгтэй юмнуудыг ярих хэрэгтэй байдаг байхгүй. Хэрэгтэй тийм. Ер нь тийшээ явал нэг юм байдаг шүү одоо яг чам шиг ингээд ийш тийшээ аялдаг хүмүүст те ийм байдаг шүү, тийм байдаг шүү. Ер нь ингээд одоо мөнгө төгрөгөөч гэсэн нэг ингэж зохицуулаарай ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү подкастууд бас айгүй байх хэрэгтэй юм шиг санагдаад байна. Тэгэл ер нь одоо ингээд за энэ айгүй чухал асуулт юм байна. Санхугаа ер нь яаж менеж хийж байна? Санхүүгээ одоо үхэн мэдгүй. Одоо энэ чинь ингээд нэг юм self management хийх хэрэгтэй болчиход байгаа шүү дээ. Өөр өөрийгөө өнөөдөр те ингээд тэр энержигаа хүртэл менеж хийх хэрэгтэй шүү дээ. За би одоо ингээд ядарчин одоо өглөө би подкасттай гэж сэрх эрт унтах хэрэгтэй байдаг ч юм уу те. Цагаа хүртэл менеж хийн. Мөнгөө хүртэл менеж хийн те ингээд. Ер нь мөнгөө менеж хийх талаар жоохон муу юм те. Моо ер нь тэгвэл гоё ингээд тэгэл гоё. Нэг амар тийм сүртэй бодоод яагаад бодоод тэгж менеж хийж. Яг Германд идэх хатаа л тэгдэгсэн. Одоо л яг тийм жоохон хаалдагдчихад байгаа. Зөв. Ерөнхийдөө ингээд амар тэ ер нь бол яг хэрэгтэй юмд л мөнгө зарцуулах. Одоо дуртай юу те? Тийм хэрэггүй юмд бол нэг зарцуулаад байхыг боддог юм уу? Тийм. Ер нь тэг Германд ч чараас амар тийм мөнгөн дээр бас амар юу болчтой юм бэл. Няхуур ханддаг болчтой. Тийм. Тийм. Тэгэж яах чарга байхгүй нэг мөнгөний нэг юм л болчлаа шүү дээ өнөөдөр ч тий одоо нэг нөгөө ярихад бол одоо ингээд хитэн цаасан хаа. Тий одоо ингээд 9 жорын шал өөр мөнгөний сонирхолгүй хүн хүртэл мөнгөний сонирхолтой болох тийм хэрэгцээ одоо шаардлагатай болчиход байгаа юм надад санагдаад байна. Тэгж жагаад тэрийг нэг ингээ бэлүүлцэнний дараа нь ингээд нэг химээр байгаа юм хийж мэйгээд байгаа байхгүй хүмүүс чинь. Яг химээр байгаа юм тий. Тэгээ яалчгүй ингээд одоо Стенли Кубрик гэдэг миний нэг дуртай найруулагч. Нөхөр бол яалчгүй мастер болсон юм лээ шатрын. Тийм үү. Тэгээд бүр хойно эсвэл бүр наан. Тэгээд өөрийнх нь хүсэл нь бол кино найруулах шүү дээ. Тэгээд ерөөсөө шатар сураад тэгээд тэрийгээ одоо мөнгө олоод тэрүүгээрээ тэгэн гутаа дахиж шатар тоглохгүй ерөөсөө киногоо найруулсан байхгүй. Ер нь санхугаа шийдчихэд ингээд. Тийм бай тээ. Тэгээд яалчгүй энэ одоо нэг юм л ер нь гэхдээ одоо ч бас ер нь бас тийм л байсан байх юм тодорхой хэмжээтэй нөгөө бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг шиг нөгөө бие засах дотор нь одоо тэр нэг юм санхугаа капиталаа ингээд нэг босгох гэдэг юм бас ер нь орчод байгаа хөөхгүй яах чараа баг. Тэр бол аягүй чухал тий. Тэгээ хаашаа ч хөдлөхгүй ер нь бол хүн ингээд тий. Тэгэхээр энэ тал дээр бас ерөнхийдөө чи ингээд бас өөрийнхөө капиталыг ер нь ингээд бүрдүүлсэн нь байгаа юу? Бүрдүүлэл явж гэнэ үү? Одоо бүрдүүлэх гээл бүрдүүлчих юм даа тий. Зөв. Тэгэл гэрээ засаал ингээл явдаг юм байл тийм үсч. Тэгээ бүр ингээд хамгийн юм болцсон. Ингээд болцсон ингээд гэр бүлийн асуудал болцсон. За гэрээ засна гэдэг чинь дотроо дахиад
Тэгээ нөгөө хамт амьдарч байгаа хүмүүстэйгээ хүртэл харилцаа юм хүмүүс олох нь шүү дээ. Ганцхан материалгаар биш дээ. Айгүй нэрийн юм байгаа тоххой. Тэгээд ингээд тэд нар бүртгэцсний араас за одоо би нэг нийгэмд нэг юм хэрэгтэй юм хий гэдэг юм байл л дээ. Чинь хамгийн юм болчихж байгаа юм ч үгүйс дээ. Тэгвэл гоё шүү дээ. Тий. Тэг яг зарим хүмүүсийн тохиолдолд болохоор шууд анханасаа нийгэмд хэрэгтэй юм а хийж явангууд тэр хийж их явцдаа ингээд нэг бие хүн бүрдээд тэр явцдаа баг их нэртэйгээ танилцаа тэр явцдаа тэрүүгээрээ кирээ засдаг ч юм уу тохиолдол байгаа. Юм болгон айгу тийм өөр юм байна л да. Тэр яалчгүй өөр л байгаль юм л дээ. Манай хонгорч гэсэн ер нь нэлээ өөр л бас одоо хүн байгаах яалчгүй ингээд хятадд ч хэдэн жил болсон мөлий. Хятадд яг 2007 оноос хойш тэгээд 2007 оноос хойш төгсөн төгсөлтөл яг хятад хэл сурч хятад сургууль төгссөн. Тэрний өмнө юунд байсан? Японд 2000 тэгчээд 2007 онд явчаад тэр нэг 2010 11 онд байна уу да Японд нэг сурах гэж үзээ. Тэгээд гэсэн чи тухайд нөгөө нэг цунами энтер болоод тэгээ буцаа ихтэй сургууль руу ирсэн. Тий. Яг чи цунами байхад нь байсан юм. Яг тэр үеэр нь яг төв Монголд ирсэн байсан. Зөв. Тэгэл яг тэр уур яг манай шууд нөгөө нэг сургууль байр бүх юм нөгөө Японы Ибараки хотод амар газар хөдлөс. Тэгэл яг тэр цунами тавцсан. Тий. Инээч. За тэгээ манай подкаст яг одоо төхөж байна ингээд. Яг сүүлийнхээ асуултыг яг асууя. Энийг яг миний айгуу дуртай асуулт байхгүй. Чи яг юунаас хамгийн их ингээд айдаг вэ ер нь? Одоо ингээд яг ийм одоо хүмүүс чи ингэж хариулдаг шүү дээ. За би ингээд дотны үнийн алдгаас айдаг ч юм уу, хүлээс айдаг ч юм уу. Энэ миний асуулт болохоор яг айсан моментээ баг хуваалцаач гэдэг байхгүй юм экспириенстэй. Дэм ямар амар юм бэ гэдэг даваад гарсан те. Амар айсан момент. Амар айсан момент мэдгүй тэгэл хүнд угаасаа айдас бол байж л дээ тэгэл яг айдсаас амар айхаас л байдаг гэх юм уу. Ваа. Айцаас айхаас айдаг гэж штэ. Тэрнтэйгээ гэхдээ ингээд нүүр тулах тийм угаасаа зөрөгтэй л угаасаа л яг юм болгонтой л нүүр тулах дуртай гэх юм. Ааха. Тэр надад сүүл рүү гэлээ юм тийм сонирхолтой санагддаг болсон. Тэгэнгუთ ингээд жоон хөгжөөд идэгтэй тэр айцсараа хөгжөө. Одоо чи өнөөдөр ч гэсэн ингээл бас айцтайгаа нүүр тулал ингээл суучлаа. Тийм те би ч гэсэн яг ингээ хөтлөлт одоо хийн гэдэг чинь бас надад ингээ анхны экспириенс болж байгаа хөөх те. Тэрнээсээ би бас ингээ бас жоох ингээ сандарлж юм уу те нэг юм байгаа хөөх. Тэгэнгუთ яахаа ингээд өмнөх ингээ хийж исэн юм олон айцтайгаа тулсан экспириенс нь дараа чинь ингээд айцтайгаа тулах тэр одоо зөргийг бас ингээ өгөөд идэх юм байгаа юм шиг. Тэгээ яг юу ч болсон ингээд нэг юм жоохон хүүгээс л даваал гардаг гэдэг нэг юм тулсан ч гэсэн нэг өөртөө ихтэй байх гэдэг те. Тэгээ нэг юмд нэг их баригдахгүй. Тэгээ сүүл тэр нөгөө айстопын за хагийн ахын нэг бичлэгийг дээр үед яах юм нөгөө фэйсбүүк эрх мэдгээд явдаг. Хагийн ах амар гоё үг хэлсэн байл шүү дээ. Тэрийг үзээгөө. Тэрэн дээр ингээд амьдрах сайхан шүүл гэж хэлсэн байл ерөөсөө. Ямар ч байсан. Юу ч байсан, юу ч болсон, яасан ч амьд байхын сайхан, амьдрах сайхан шүүл гэж хэлсэн байна. That's life гэж би бодож байгаа. Тийм. Тэгээд ингээд хүнд юу ч болж болно, ямар ч хүн байж болно те ингээд өөртөө гутарсан, баярлцсан, яасан ийсэн тэр чинь тэгэл амьдралын нэг хэсэг те. Тэгээд бид нар тэгэл бүгдийн л үгүйсээ даун тулал хүртгэл өстэй гэж боддоо шүү дээ. Зовлонч бай те. Тэндээс хүртэх яг ертөнц чинь ингээд юмыг илүү ч өгдөг дотооч авдаг те ингээд. Гэхдээ хүн яг гоё талархах малархах гэхээр ингээд хүмүүс гэхдээ хүн яг гоё юм талархаж сурж иж улам илүү одоо боломж ч юм эсвэл илүү их зүйлийг ингэж өөр төрөө одоо тэр хүн олж авт юм шиг санагддаг шүү дээ. Чин сэтгэлээсээ талархах. Чин сэтгэлээсээ талархаа. Тэнгүүт одоо чинь ингээд хүнд ингээд одоо чинь ингээд
ингээд бодонгууд ингээд нэг амар талархчихсан тийм юм бас байхгүй те яг тэнгуут яг тэрийг ингээд дэвтэр дээр бичих юм бол тэр чинь бүр дэвтэр дүүрэн юм л гарч ирж шүү дээ. Тэнгуут бас миний нэг анзаарснаар хүмүүс юмд их талархаж сурвал буцаагаад гоё тийм шүү дээ. Улам хим гоё авд юм шиг надад санагдав. Тэгэхээр яг гоё талархаж сураарай л гэж хэлмээр байна тий. Одоо ингээд энэ багийнхандаа бас талархаж Тийм байна. талархлаа. Тий. Сая дөнгөж сая камерыг эргүүлээд над руу ингээд Цаг зав харуулж штэ. Тэг ингээд цаг заваа оруулаад бүгдээрээ ингээд энэ одоо энэ гоё орчин моментиг үүсгээд байж байгаа. Тэгээд Тэгээ бас цаг заваа гаргаад энэ подкаст үзэж байгаа ч хүмүүс үзэгч хүмүүс байгаа тий. Тэр хүмүүс ч гэсэн бас талархаж байна. талархаж байна. Тэгээд гоё нэг нэгэндээ гоё хайртай байгаарай л гэж хэлнэ. Нэг нэгэндээ хайртай байгаарай. Тий. Амьдрах сайхан шүү. Амьдрах сайхан that's life. Yeah, that's life podcast байлаа. Подкаст эхний дугаар та бүхэн төрлөө. Yeah.